Оросын түүхчид ямар эрэлхэг зөрөгтэй эсэргүүцэн байлдсан тухай бичээд идэг шүү дээ. Хоёулаад нөгөө нэг Евпатий Калваратын тухай нэг кино ярьж явах ч гэсэн. Тэр нь байхгүй юм шүү дээ. Ер нь байгаагүй шүү дээ. Тэгэхдээ тийм их юм их бичдэг мөртөө. Тэр юу яасан даган баясагчд бас гараад ирсэн шүү дээ тэр дороо. Ер нь бол Монголын төлөйг. Тий, Оросуудын дундаас. Тэрийг нь юусэн бичихгүй. Жишээл 1238 оны 2 сарын 4-нд Владимирийн хан дээр ирж байгаа Монголын зэрэг. Тэгэнгүүтээ 2 сарын 5-нд хойшоогоо Сууздал руу ганц үсрээд тэгээ нөгөө Сууздал нь шууд бууж өгöd. Тэгээ 2 сарын 6-нд буцаад Владимирийн хан дээр хүрээд ирж байгаа шүү дээ. Байлдааж болоогүй. Яг бууж өгсөн хотыг бол Гоо Балиг гэж нэрлэдэг. Гайгүй цэрэг дотор нь суугаад тэгээ ван байсан бол бас тийм амархан эзлэхгүй байсан баг. Тэгсэн ван нь хаяа явцсан. Хаяа явахдаа бүр өөрийнхөө Галиц руу ч очиагүй. Бүр цаашаа зүгтаагаад нөгөө Унгарийн Бела унлаа зүгтаагаа явцсан. Яг бол мань хүн чин Калка хөлөө хэрэг дээр хөнөөлсөн нөхөр штэ өөрөө шарах марх аваад. Өөр за одоо базар нөгөө эд чи ирж гэл алга болоод өгөхгүй. Тэр Димитр гэдэг нь бол овоо сүрхий эсэргүүцэж байлдсан юм билээ. Тэгээ Оросууд бол одоо түүхчт нь бичгтээ юу яаж байгаа маа. Димитрийг амар ундаг байлдаа. Тэгээс амар шарах марх болоод тэгээс яг бараг өөх гэж байгаа толцлогдоод тэгээ Батхан хараад ийм мундаг одоо жанжин байна. Амийн өршөөгөд өршөөсөн гэж. Түүхэн дээр тийм байхгүй. Түүхэн дээр Батхан чинь цаашаа явахдаа тэр Димитри чи буцаагаад Киевийн захирагчаар тавьчихж байгаа. Нөгөө талаас эн чинь Орос аюулгүй байдалд орчихж байгаа. Нөгөө нэг байн орж ирээд идэг хөвчээгүүд байхгүй. Яг Монгол хаан бай. Гэхдээ чи тэрийн татвараа төлөхөд ивэл нөгөө чи ирэхгүй шүү дээ, тий. Нөгөө баруун талаас чинь яг энэ үед чинь одоо энэ одоогийн Латв, Литв, Эстони нутагт чинь нөгөө юу н одоо загалмайтнууд орж ирээ суудсан. Дрангнахостан гэл одоо юу дорн зүгийг загалмайтны шишиндээ орвол загалмайтны 2 ч дай хийсэн баг шүү. Бид нар нөгөө Иерусалимийн л бицээр угаад яг болохоос шинэ хойдол болсон загалмайтны дайнуудыг бичдэг. Тэгсэн энэний дараа яасан гэсэн нөгөө загалмайт гэж за боли орсон чинь нөгөө амир монголууд нэр билээ боли гэдэг. Тэгээд баруун талаас аюулгүй болцсон баг. Сайн бацхан сонсогчдоо Монголын гэгцэн төг подкаст ээлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгт хамтран ажиллагч Denk Farm. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхаалтаа байнга зууж, дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чазган болон ансны шүс уугаарай. Denk Farm. За өнгөрсөн дугаар дээр Хипчакийн дайны Орос дахь нэгдүгээр үе явж дууссан байна. Гол 1222 үеч гэж тэ бэлтгэл ер нь дайн яагаад хэлсэн юу болсон тухай. Хоёул байлдааны ажиллагаар нь ороог л байгаа шүү дээ. Тийм 23 он зүгээр таны хэлж байгаа туршуул маягийн тагнуул маягийн тэр бол одоо юу гэх юм тагнуулын байлдаан гэх юм уу тийм болчиход байгаа. За ингээд 1237 онд эхэлж байна. Энэ шийдвэр хизээ анх хаана яаж гарав? Тэгээд яг эн чинь одоо 2 дахь удаагийн дайн дээр өмнөх локкер ярихаар чинь Хипчакийн дайн биш эсрэгээрээ Оросын дайн болчиход байгаа юм шүү. Оросууд байсан даа. Мо отхоо амир дургу өргөж ийнэ гэсний мэгмар сүрэг зодчлаа гэдэг шиг юм болоод байгаа. Тэгтээ юу яах вэ? 1234 онд Алтан улсыг дарж авсан. Тэгээ 35 оны 75 оны их хуралдаа болоод тэгээ тэр их хуралдаа тэр одоо нэгэнт энтлийн өмнө зүгийн их дайн дуусч чинь гэсэн үг шүү дээ. Сүм үлстэй арай болоогүй байгаа үе. Тэгэхээр зэрэг одоо баруун зүгийнхээ дайныг явуулъя. Эн чинь юу аавын гэрээс биш үү? Сүбдэ Баатрыг тэр хүртэл яв гэж. Тэр чинь нэг стратегийн төлөлтөд хийгээд өгсөн байж та аав нь. Одоо энийг гүйцэх хэрэгтэй байна гэдэг. Ингээд цэрэг мордод явсан. За 2 жил нөгөө нэг дэштэй Хипчакаас баруун тийш ижил мөрний
хавийн нөхдүүд, Болгарууд, Мордва, Саксын, Черкес, Алан одоо олон нөхдүүдийг Евжагийн Бачман гэдэг эдрийг буцаахж явж байгаад 37 онд яг Оросын хил дээр тулж ирж байгаа. Оросын хил дээр тулж ирэхээр одоо хоёр асуулт гарна. Нэгдүгээр уул нь Галха гол дээр бол өмнөд Оросын ванхууд байсан шүү дээ. Тэ? Тэр хойд Оросын чинь бол оролцоогүй шүү дээ Галха голд. Тэг яг хойд Орос руу дараа орчиж байгаа тийм. Ер нь чи Орос юм гэдэг юм уу юу гэдэг. Хоёрдугаарт тэгээд тийм л хойд Оросыг дарах хэрэгтэй байсан бол хамгийн хүчтэй нь Владимирийн их хаан байна. Тэнд хамаг зэргийн хүч байна гэдгийг мэдж байгаа юм. Ягаад Ирсанлууд яриад байгаа гэдэг. Нэг хоёр дахь асуулт гараад байгаа. Тэгээ ирэхээр бид бас тэн дээр явах хэрэгтэй. Би бол энэ бол Сүбэдэ Батрын мундаг төлөлт байна гэж хараад байгаа. Уул нь одоо ингээд Гевчагийн талыг одоо половчуудын талыг эзэлсэн шүү дээ их талыг гэдэг маань одоогийн Орос Украины булаацтай болоод байгаа газар. Тэрийг эзэлсэн байгаа хүнд Унгар орыг гэвэл тэгэл чигээрээ сайхан кивээр дайрал Унгар орчмоор харагдаад байгаа хгүй. Тэгэхэд яг хойшоогоо танд явж байгаа юм гэхэлэр энэ Оросууд байгаа. Бид нэр цаашаа яваа гэхийн тулд эхлээд энэ том зэргийн хүчийг устгах хэрэгтэй. Тэгэхгүй бол араас орж ирж байна гэдэг ойлголт Сүбэдэ Баатарт байна. Тэгэхээр тэр мундаг тагнуулын сүлжээгээр бүгдийг мэдж шүү дээ байна. Хоёрдугаар гол зэргийн хүч нь бол Владимирт байгаа. Тэр зэргийн хүчийг тэр хотоос нь гаргаж ирээд задгай талын тултанд үрж оруулахгүй бол хотын ирмний цаана шивээс суучихсан зэрэг гэдэг бол устгахад маш хэцүү гэдгийг бол их хохирлтойч гэдгийг бол Сүбэдэ Баатар мэдж байгаа юм шүү дээ. Алтан улсын дайман зөндөө олон цайз дээр энэ тултааныг хийгээд үзсэн. Тэгэхээр зэрэг дахиад мань хүний тагнуулын сүлжээ мундаг ажиллаж байгаа. Ерзаны ван гэдэг бол Владимирийн вангийн хараат ван юм байна. Ухаандаа чам дээр очиод чамайг зодонд урьж гаргахын чи гэртээ суугаад шүү дээ хаалгаад өгчсөн. Тэгэхээр дүүг чинь зодоод тахгүй. Дүү зодохор чи өсрөл гараад ирнэ үстэй. Өөш яаж ийна гэд тэгээ хоёулаа гудамжинд үзнэ гэсэн үг байхгүй. Яг тийм бодлого хийж байгаа. Хэрвээ одоо энэ газрын зургаар нь гаргаж харах юм бол энэ одоо ижил мөрний камен балгаруудыг дарцсан байгаа буй шүү дээ. Эндээс ерөөс ганц өсрөл Владимир орчиж байгаа шүү дээ. Уул нь шулуун. За ханч ойрхон байгаа. Тэгэхэд бүр ингээд бүр хааваас энүүгээр явж Ерсэн урж байгаа. Яах гэж. Тэ? Тэгэхээр зэрэг энийг өрөнд удах хэрэгтэй болж байгаа. Тэгээд Оросын зарим түүхчид бичдгийн энэ Владимирийн их хаан Юрий бол их өөдгөө хүн Ерсаныг ирээд эзэлж яхад цэргээ явуулаагүй шүү гэж. Гэтэл чи тэрийн зарим дугаарууд дээр яриад исэн та нэг их Унгарыг хайж авсан Унгарын лам Юлиан гэд тэгээ тэрний бичсэн Гаслангийн дуулал гэж ном дээр мань хүн тэгээд байгаа хгүй би Сүүсдэрлийн хонд очиод үгүй ингээд дөрвөн замаар цэрэг нь ингээд хуваагдаад ирж шүү гэж хэлсэн гэдэг. Тэнүүлч Унгар лам дөрвөн замаар хуваагдаад ирж байгааг нь мэдж байгаа юм бол Оросын их хаан бол мэдж л таарна шүү дээ. Тэгвэл тэр дөрвөн замаар ирж байгаа цэргийн аль нь одоо гол зохилтын өчөө гэдгийг мань хүн мэдэхгүй байхгүй. Тийм учраас Ерсаны вангаас илч ирээд манай руу ирж ин тамны цэргээ наашаа явуул тэгэхээр би бас бодсон шүү дээ. Заавал хамаг цэргээ Ерсан руу гаргаа явуулсан чинь энүүгээр орж ирээд нөгөө хотыг чинь эзлээ хайчвал тэгээд ялагдчихжээ шүү дээ. Бас нэг тийм нөгөө хүн чинь эргэлзээ байсан гэсэн үг байхгүй. Тэгээ 1237 оны өвөл орой Монгол цэрэг Ерсаны нутагт орж ирсэн. Тэгээ Ерсаны нутагт орж ирээд Ерсаны ванд илчилгээгээд манай дагаар ороо гэд Оросын судруудад бичснээр десятины буюу 10% гэсэн гэж байна. Адуу модлын 10%, цэргийн чинь 10%, хүүхний чинь 10%. Тэр 10% дотор хүүгийнх нь хатан хүртэл орцсон гэдэргээд Оросод байна. Тэр бол нөгөө судруудын гэтрүүлэг нэгдүгээр та. Хоёрдугаар уусаа тийм татвар систем төрнө. Үгүй десятина буюу тэр 10% татвар гэдэг бол бүр одоо Франкын улсын их Карл ван Шарлеманы үед анх бий болоод тэгээд тэр нь ингээд нөгөө нэг шашны Европын шашны тогтолцоонд бүр ороод тэгээд дараа нь Оросд бас
нэвтэрсэн байсан. Одоо юу л гэхгүй ер нь бол татвар гэсэн үг байхгүй. Тэгээ тэрийг дисижина гэж нэрлэдэг 10% гэж нэрлэдэг. Гэхдээ татвар гэхгүй. Яг батын авах гэдсэн 10% байсан юм уу 5% байсан юм уу? Ер нь сүүлд нь тооцоод үзэхэд монголчууд их өндөр авч явах үедээ 4%, гайгүй үедээ 2% авдаг байсан гэдээ тооцоод гаргаж чаддаг шүү дээ. Манад нэг 10% хүн байдیں۔ Тэр чинь тэгэхээр Карл Вангаас хойш авсан систем. Тэр Карл Вангийн чинь хууль ёсоор авдаг татвараа хэлж байгаа бай. Чиний наад хүн чинь бол авилга бахоо. Гэхдээ юу штэ тэр нөгөө Оросууд бол тэгж ойлгосноор тэгэд бичээд тэгээд ингээ бүх юмны 10% авах гэж байна гэдэг. Тэгээ Эрзаны хүн бол за яг та нар ирээд намайг алчвал тэгээд бүгдийг ингэ авч болно штэ гэсэн хариу өгсөн байгаа. Тэгээд Эрзаны нутаг зөвшөөрсөн жоо юм дээ татвараа аваа гэд. Бөгөө чи эхлээд намайг ал гэж байгаа байхгүй байлтаач авлаа гэж штэ. Тэгжээ дараа татвар. Тийм тэгээд дараа намайг алчвал чи тэгээд яг та бүгдийг л авна штэ гэсэн утгатай. Хэдрэлж штэ. Тэгээд тэгтээ бас өөрхий энэ Эрзанд чинь Мөрмөван туслахаар ирж байгаа маа зайлвал энэ хоёр чинь ер нь бол нэг тийм холбоотны вант улс яг гэвэл нөгөө их талын гол нөгөө хаалт болдог хоёр вант улс нөхгүй. Чи энэ нөгөө хөвчаагүй чи ийшээ дайрж орохоор эхлээл Эрзаны нутгаар л явна штэ. Тийм учраас Эрзаны вангууд чинь энэ их талын бүх мэдээлэлтийг авдаг, барьдаг. За тэгээд эдгээр нөгөө хамаатан саддан мадан тэр зөндөөл юм болдог байсан байна. Тэгээд Воронеж голын ирэг дээр нөгөө энэ Эрзаны цэрэг, Мөрмийн цэрэг хоёр одоо Батханыг тосож байлдаад тэгэд өөрхий энэ хоёр жижиг вант улсын цэрэг юу шалах вэ? Та юу Батхан болчихсон чи Сүбэдэн дэм шүү. Үгүй Сүбэдэ чинь цэргийн захирагч байна. За ер нь ерөнхий командлагч бол Батхан шүү дээ. Тэгээд эн чинь зөчийн улсын л одоо нутгийг ингэ томруулж явж байгаа дайн шүү дээ. Ер нь бол хоёлын нэг төрөөчийн доогорууд дээр ирсэн 11 ханхуугийн дайн гэдэг. Тэгэд тэр одоо Оросын эрдэмтдийн тооцоогоор Эрзаны одоо ингээд Эрзаны чинь юу вэ штэ малтлаг хэн штэ. Тэгээд нийт нутаг дэвсгэрийг гаргаад тэн дээр байгаа хүн амаар нь тооцоод Эрзан бол за нэг өсрээ 50000 зэрэгэл гаргах байсан юм байна гэж тооцсон байна. Тэгээд 50000 зэрэгтэй орж ирж байгаа 3 түмэн зэрэг ч юм уу 4 түмэн зэрэг ч юм уу тэг яавал гэжтэй тий. Тэгээд дээрэс нь юу нэ талын байлдааны аргатай тэр улсууд бол өөдөө чи арчаал өнгөрөн шүү дээ. Арчаал тэгэл Эрзаныг ч гэсэн Эрзан чинь 3 хоног ясба. Тэгээд Эрзаныг эзэлсний дараа нөгөө Владимир чинь ойлгож байгаа хгүй Юрий Иван чинь гол цэрэг энэ байна гэдэг. Тэгээ мань хүн чинь цэрэгээ гаргаж явуулж байгаа. Тэгээ цэрэгээ гаргаж яваад тэр нь энэ Коломна гэж энэ юу штэ одоогийн Москвагийн Коломенский парк. Одоо бол энэ Москвагийн нутаг болчихсон. Тэгээ тэнд юу одоо нөгөө Владимирийн цэрэг, Москвагийн цэрэг одоо тэндээс цуглуулсан цэргүүд яг Оросууд бол 10-аас 30 мянган хооронд өмлөж байгаа цэргийг. Тэр бол нэлээд тийм том тулдаан болсон. Монгол юм уу Персийн их сурвалжууд дээр одоо тийм айхтар тулдаан болсон гэж байхгүй зөвхөн Коломны дэргэд байлдаад дараад тэгээд цаашаа явцаа л гээд бичээд байгаа Еремей Глебович тэгээд Юрий Ивангийн хүү хин блэ тэр нь ирсэн юм тулдаан болсон. Тэр тулдаан дээр хамгийн дөрөв Москвагийн зогцсон байна. Жигүүрээ аяад. Тэгтээ би одоогийн Москвагийн иргэдтэй хамаагүй шүү надад. Тэгээд тэгтээ энэ тулдаан Ширүүн бос гэдгийг юугаар харагдаж байгаа гэхэлэр Хулган хатны хүү хүлгэн энэ тулдаанд алагдсан. Тэгээ бас ханхүү алагдана гэдэг бол бас нэлээд ноцтой тулдаан болсон юм байна гэж үнэлэхээр байгаа юм. Яг яаж алагдсан тухайн их сурвалжийн мэдээ байхгүй. Магадгүй мань хүмүүд баатарлаг гавь явуулах гэж урагшаа зүтгэж явж байгаад алагдсан л болов да гэж бодогдоод байгаа. Тэгэд цэрэг цаашаага тавшаад замдаа Москваг эзэлж байгаа. Москва бол тэр үед нэг тийм модон зайзал байсан шүү дээ. Тэгээ Москваг эзэлснийг харахаар юу яагаад байгаа. Москваг яах гэж эзэлсэн бэ гэж бодохоор тэнд цэргийн хангамж хүнсний складууд байсан юм байна. Агуулгууд байсан юм байна гэж.
хараад байгаа. Яг тэгвэл одоо чи хараад Владимираас хаашаач цэрэг явсан гэсэн Москвад голцоо цугларахаар байгаа сте. Янз янзын гал хотуудын цэрэг хаб бахна шүү дээ. Тэг хаб маяг. Тэгэхээр тэр хотон жижигхэн байж болно. Гэхдээ тэрэн дотор маш их хэмжээний хүнс тэгээд одоо юу гэдгийг актмордын авиос элдв юм хадгалаатай байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө тагнуулууд бол цаашаа явъя гэвэл эхлээд Москваг эзлээ тэгээд тэнд байгаа бүх юм авах хэрэгтэй байна л гэсэн болов. Тэгээ Москвад тулж очиод Москва улсын модын жижигхэн модон цайз байсан. Тэгээд тэр тэгтээ бас өөрийн вантай тарчаа. Тэгээд тэнд нөгөө Москвагийнх нэг бууж гэсэн нөгөөдөл нь бууж өгөхгүйгээ тэгээ бас нэг 4 билүү хоног Москваг бүслэн байлдсан баг. Тэгээд яг эзлээд тэнд цэргийн захирж исэн Филипп Нянка гэж жанжин байсан. Тэрийг нь цаазаар аваад тэгээд эн чи Юрий Ивангийн хүү нэг хүнд Москвоос байсан шүү дээ. Тэрийг нь барьж аваад тэгээд тэрийгэ чирээд Владимирийн хан дээр ирээд харуулж байгаа. Бууж өгөө. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Коломны дэргэд цэрэг ялагдсны дараа Юрий Иван ч зогтчих. Яг гэвэл нөгөө үндсэн цэргийн хүч байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр маань хүн бус дотоодаас цэрэг татах хэрэгтэй. Маш ойлгомжтой монголчууд Владимир дээр ирнэ. Тэгэхээр маань хүн цэрэг татаад Владимир дотор сууж явах юм бол бүслэгдээ тэгээд нэмэргүй болчих шүү дээ. Тэгэнгүүт маань хүн гэр бүлээ Владимир хотод орхиод өөрөө цаашаага зүгтаагаад одоо энэ Ярославлын тэр дээдлээ Сит гэдэг голын тэнд очиод нуугдаа суучих байгаа байхгүй. Тэгээд дүүм үнээр дуудаад. Тэр үед чинь Киевийн их вангар хин Александр Невский аав Ярослав Всеволодов гэж энэ Юрий Ивангийн дүү байсан. Хин Смоленскийн вангар баха нөгөө дүү Святослав Всеволодов ч байсан. Тэгээд хоёр дүүгээ дуудаад тэгээ ингээд мөн ахруу дайрлаа шүү зэрэг гэдэг. Энэ юу бас харуулж байгаа юм гэхлээр мань хүн монголчуудыг одоо нөгөө хевчаагуудтайгаа адилхан бодож байгаа юм. Хевчаагууд өмнө нь орж ирдэг. Нөгөөдөл ч хоттой ороод хаалгаад өгчөж штэ. Тэгээ тэр авиг дээрэмдэж байгаа тодмот булааж эзлэх тийм зэвсэг техник байхгүй юм чи. Тэгж байгаа буцаа явчихна. Заахгүй. Тэгээд авгаа хөхтэй хоттой орхичоод өөрөө яваад өгч байгаа хгүй. Энэ нөгөө мань хүн байснаа мэдэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэж манайхан ч тэр хятадын хотуудыг эзэлж бисаар байгаа чулуу харагч идэгч түн бум багчтай болцсон. Тэрийг нь мэдэхгүй. Технологи өндөр дэвшилтэй. Тэгээд тэр үедээ бол одоо Америкийн армил болцсон явж байгаа шүү дээ. Тэгээ мань хүн ч мэдэхгүй. Тэгээд яг Владимир дээр ирээд хоёрдугаар төв шүү дээ. Нэг юм бас нэг хэлэхдээ бид нар ингээд Оросын түүхчид ямар эргэлхэг зоригтой эсэргүүцэн байлдсан тухайд бичээд идэг шүү дээ. Хоёулаад нөгөө нэг Евпатий Калваратын тухай нэг кино ярьж явах ч гэсэн. Тэр нь байхгүй юм шүү дээ. Байгаагүй шүү дээ. Тэгэхдээ тийм их юм их бичдэг мөртөө тэр юу яасан даган баясагчд бас гараад ирсэн шүү дээ. Тэр дороо. Ер нь бол Монголын төлөйг. Тий, Оросуудын дундаас. Тэрийг нь юусэн бичихгүй. Жишээл 1238 оны 2 сарын 4-нд Владимирийн хан дээр ирж байгаа. Монголын зэрэг. Тэгэнгүүтээ 2 сарын 5-нд хойшоогоо Сууздал руу ганц үсрээд тэгээ нөгөө Сууздал нь шууд бууж өгöd. Тэгээ 2 сарын 6-нд буцаад Владимирийн хан дээр хүрээд ирж байгаа шүү дээ. Байлдааж болоогүй. Яг бууж өгсөн хотыг бол Гоо Балиг гэж нэрлэдэг. Эсэргүүцэн байлцдын бол хоёулаа Козельскийн тухай кино ярьж байхдаа ярьсан. Муу Балиг гэдэг. Тэгээд Гоо Балигуд аягүй их байсан шүү дээ. Энэ үеийн Оросд одоо эрдэмтдийн тооцоолсноор 200 гаруй хот байсан гэж үздэг юм бэл. Гоо Балиг. Гоо тэрнээс чинь бол тийм эзлийн шатаас нь 24 байгаа. Тэгэхээр 24 муу Балигтай цаана 170-аад Гоо Балиг бас байна шүү дээ. Яг тэрэн дунд ч аж холбогдлохыг нь хаяа өвцөн зөндөөл байгаа л та.
Гэхдээ Сүстэл айланд нь орно гинэ. суустал бол гоо балигт орно шүү дээ. Гүчи Оросын түүхэнд болохоор сүстэл эсрэгээр л яриад байдаг. Одоо ваатарлаа. Тэр нь ямар суусдалын цэрэг бол коломны дэргэд хийж тулцсан тэр үнэ. за. Тий. Тэрнээс биш яг суусдал хот нь бол шууд л буугаад өгсөн байхгүй. Тэгээ Владимир хотыг нэг 3 ходог бүслэн байлдаад. Хэрвээ нөгөө төрүүчийн зургийг харах юм бол тэр үеийн Оросын хот энэ Киев л дээ уулын төрүүчийн зураг чинь. Киев л дээ. За. За гэхдээ ингээд Оросын хамгийн том хотуудын нэг нь ийм л хэрэм хамгаалттай байна гэд чи төсөлчихгүй тий. Модон хэрэмлүүд хэрмүүд. Тий ер нь тэгэл модон хэрэм. Гэхдээ энэ бол тийм амар биш. Ийм дүнс модоор яачаад наадталт нь ийм далан хийгээд энэ дүнс модны чи харталт шорон юм юу байгаа штэ. Тэгэхээр зэрэг бас эний чинь нөгөө зөвөр харваад цөм буудаал тэгэл болчихно гэсэн ойлголт ер нь байхгүй л те. Тэгтэл ямар ч байсан тэр хятадын фанчен хоёр шиг тийм чулуу хэрмүүд. зузаан чулуу хэрмүүд биш байхгүй. Тийм учраас ерөнхийдөө Владимирыг бол нэг их удаан бүслэлгүйгээр авч эзэлсэн. Тэгээд Юрий Вангийн хүүхдүүдээс 2 нь тэнд. Нөгөө Москвад байсан нөхөр чинь бол бууж өгөхгүй нөгөө Владимирийн хан дээр авчиж харуулад тэгээд нөгөө хот нь бууж өгөхгүй өнгөт нь тэнд нь цацалцсан. Тэгээд дараа нь энэ хот дотор байсан нөхдүүдээс 2 нь бас юу байсан л та. Тэр бүслэлтийн үеэр халагдсан. Нэг нь айж цухтааж явж байгаад баригдаад гэсэн бас нэг юм байдаг. Тийм болохоор бас нэг тийм бүгдээрээ ч нэг сайхан юм баатар ирчүүд байгаад. Тэгээ Владимирыг эзэлснийхээ дараа цэрэг 5 замаар тарчиж байгаа. Монголын цэрэг 5 зам. Тий. 5 замын цэрэг болно. За. Үгүй тэр нь яаж байгаа гэхэл чи үндсэн цэргийн үсэж буцчихж штэ. Одоо цаана яах вэ гэхэлэр нэг юм жижиг эсэргүүцэл үзүүлэх хотууд үлчиж байна. 5 замаар ингээд хуваагдаад явж байгаа нөгөө ван хайж өгдөг. Одоо манай цэргийн том юу штэ тактик ба штэ. Дайсны эсэргүүцэл зохион байгуулах гол хүн нь болж услах гэсэн. Тийм учраас цэрэг 5 замаар хуваагдаж байгаа байхгүй. Тэгээ 5 замаар хуваагдаж явж байгаад одоо энэ Суздалыг дайраад Ростов, Ярославлыг эзэлж явсан Бурандай ноёны түмд гинтхэн сэтгол төр сүмгнээд очсон баг. Нөгөө Юрий Иван ч тэндээ нуугдцсан. Яг Смоленскийн ван дүүн ирсэн. Нөгөө Ярослав ирээгүй. Залт Ярослав бол зөвхөн одоо эрдэмтдийн тааж байгаагаар тэр үед аль хэдийн монголчуудтай тохироонд орцсон ингээд бууж өгнө шүү дээ гэсэн байсан учраас очоогүй гэж үзэж байгаа. Яг нь тэнд бас ярих юм би. Дараа нь мань хүн чинь юун дээр Владимир төрж ирээд нөгөө үлдсэн улсуудыг оршуулж байгаа шүү дээ. Ярослав маань чи яаж энэ эзлэгдсэн нутаг дундуур их хааны пайцгүйгээр явчих. Тэгэхээр их хааны пайцтай байсан болов уу гэж таагаад байгаа юм тийм учраас. Тэгэхээр одоо таамаг юм да тий. Тэгээд сит хол дээр болсон тулдааныг харахаар нэгдүгээр Юрий Иван бол үнэхээр цэргийн зохион байгуулагч биш юм байна гэдэг нь харагдаж байгаа. Тэр чинь бүр харуул гаргаагүй гэж бичдэг байхгүй. Их сурвалж дээр бичдэг. Тэгээ ингээд байжснаа нэг жанжныгаа дуудаад энэ монголчууд энэ хавар явж байгаа хаа чи цэрэг аваад тэр юу яагаад тэр үзээд иргээд явуулсан чинь нөгөөх нь гараад явгоот хүй бүсэлччгээд иргээ ороод ирж байгаа байхгүй. Тэр ямар амархан болж байна. Тэгэхээр хүн зааж өгсөн бай тарах гэдэг юм тий. Дотроос нь энд байгаа шүү дээ гэд нөгөө монгол цэргийг газарчлаад авчихсан байж тарах гэдэг юм. Ягаад гэвэл мань хүн чинь ингээд Ярослав гэд уул нь одоо хотмоттой ирэмдэж явж байгаа юм шүү дээ. Тэгснэ гинтхэн баруун дэше эргээд очиж байгаа байхгүй. Тэгэхээр тэнд нэг мэдээ очисон байж таарах гэдэг. Хоёрдугаарт мань хүн нөгөө тагнуулд нэг нөхөр явууллаа шүү дээ. Явуулангуудаа өөрийнхөө цэргийн командлагч Ярославыг дуудаад чи одоо цэргээ гаргахад ингээд жагсаагаад бэлд ерөнхийдөө нөгөө Юрий Иванч бас нэг байдлын өвгөө нэгдийг ойлгоод байна шүү дээ. Тэгээд гэсэн дэр Ярославын цэргээ гаргаж жагсаагаагүй. Тэгээ Монголын цэрэг орж ирэхэд дөө сайхан ямар ч харуул хамгаалдахгүй энэ тэнд тарцсан нөхдүүд байж харагдсан баггүй. Тэгээд тэнд дараа нь Юрий Ивангийн шарилыг олох гэж их юм болсон байгаа.
Тэгэхээр мань хүн вангийнхаа үеиг дуулахыг ч өмсч ямжаагүй байж таарах гэдэг. Тэгээд тэр чинь Киевийн их хамб Шарлин таньж одоо энэ хүн мөн байна. Толгойн цастаа хийсэн чинь. Тэгээд энэ хүн мөн байна гэж үү. Тэгээд Сит голын тулдаанаас хойш бол энэ зүүн хойд Оросын зохион байгуулалтын эсэргүүцэл ерөөдөө байхгүй болчихж байгаа. Яг тэгвэл цаана жоохон гайгүй одоо ван тулсан Новгород үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ Монгол зэрэг Новгород руу явж хагаад Торжок гэдэг хотыг эзлээд тэгээд Новгород бас нэг 100 км-ийн наан Игнач Крест гэдэг газар хүрснээр буцаа авчиж байгаа. За энийг нь Оросын дөгч тайлбарлахдаа нөгөө хавар болоо шавар шавхаа эхлээд тэгээд нөгөө монголчууд чинь явж чадгаа байгаад гэдэг. Ямар Гитлерийн Герман нөгөө танк мактай нөхдүүд байгаа юм шүү дээ. Морин зэрэг бол шавар шавхаан дундуур явна шүү дээ. Би бол яг нөгөө Залт Ярослав чинь аль хэдийн юу байгаад энэ үед нөгөө Александр гэдэг хүн Новгород юм хийгээ сууж исэн үйл дээ. Тийм учраас бид нар байлдахгүй штэ. Одоо юу шүү дээ гэд. Одоо таныгаа даган шүү дээ гэд. Ярослав их эртнээс бэлдсэн юунаас харагддаг гэж. Энэ Германы хотуудын худалдааны юу тэмдэглэлүүдээс харагддаг. За. Тэр үед Германы Ганзын холбоо гэж байлаа шүү дээ, гол худалдаа хийдэг. Тэр Ганзын хотуудын худалдааны тэмдэглэл дотор Сэлд гэдэг ч одоо ямар загас үлээ дээ. Энэ жил Сэлдээ зарч чадсангүй. Хэвээ бөөнөр нөмхөрүүлж аялаа гэд. Тэгээ гол нь яасан гэсэн Новгородын худалдаач ирээгүй. Тэгэхээр энэ үед энэ нөхөр намраас эхлээд бэлдсэн л байгаа байхгүй. Чи Новгородыг хамгаалах хэрэгтэй юм байна. Тэр усан монгоснуудыг ийш тийш худалдаанд явуулахгүй шүү. Тэгээд эндээ байлгах шүү гэд бэлдэж ийн гэсэн үг үст нөгөө худалдаач чи усан монгоцтойгоо очихгүй байх гэдэг чинь. Тэгэхээр энэ бүр дайрж орж ирэхээс өмнө нөхөр худалдаагаа зогсоогоод бэлтгэлийгээд энэ гэхээр илч мэлч солилцоо тохироо хийх бол зөндөө цаг байгаад энэ л гэсэн үг байхгүй. За одоо хоёулаа жоохон юу гэхдээ би бол юу хийж байгаа шүү энэ би зохиож ярьж байгаа юм биш шүү. Энэ юуны Оросын түүхчид одоо энийг бас яриад байгаа. Энэ яг ийм болсон юм биш үү гэж. Тэгээ буцаад явахдаа энэ Черниговын Ван тулс руу Ван тулсын нутгаар байрахтаа нөгөө Козельск гэдэг хоёулаа тэр нэг юу энэ хотын тухай ярьсан шүү дээ тий. Энэ Козельскийг нэг бүсэлж байлдаж хагаад юу ерөнхийдөө бол Дон ижил мөрөн хоёрын голын тал дээр очиод Монгол зэрэг байршсан. Энийг гэхдээ амралтанд явсан гэж хэлж болохгүй л дээ. Яагаад ийшээгээ буцаж байгаа юм бэ гэхлээр яг эдний чинь дайн байлдаа хийж явах үед нөгөө Камын Болгарын Баян Жихүүгээд хоёр нөхөр дагаар орсон гэсэн чинь тэр хоёр чинь бослог гаргаа хийсэн. Тэгээд одоо юу хийж байгаа. Тэгээд нэг хэсэг зэрэг тэр бослогыг дарахаар явж байгаа. Хоёрдугаарт энэ Кавказд Балдааны үйл ажиллагаа үргэлжлээд байсан. Яг энэ үед. Тийм учраас нэлээд хэсэг зэрэг энэ Кавказд байгаа Алан, Лизгин, Черкес энэ нөхдүүдийг дарахаар энэ чинь мөнхийн өдөртсөн зэрэг нь явсан баг. Тийм болохоор бид бас нэг 2 жил энэ хаваа бас тогтноолох хэрэгцээ шаардлага байсан байхгүй. Зүгээр яг нөгөө Оросын түүхчд энэ хоёр Балдааны хоёр шатын тэржигт нь нэг болгож бичээд идэг учраас бид нэр хойдолд нь байгаа нэг нөхрийг зодож хайчаад ээлжийн амралтаа аваад тал дээр очиж сайхан найр наадам хийж айраг майраг ууж байгаа. Тэгээд 40 онд ороод ирсэн, буцаад ороод ирсэн мэтэр бичих гээд. Энэ чи бас тэр улсууд чинь зөндөө олон ажилтай явж байгаа хүмүүс л дээ. Энэ баг жижиг үндэстнүүд чинь тухайн үед бас чиг номхрог байсан байгаа юм тий. Өмнөх юунуудаар. Тийм яг манай монголчуудын нэг онцлог бол ингээд хурж ирээд за яг байлддаг юм байж. Тэгээд ялагдангуут нөгөө нөхөр чинь за би таныг дагаар орох гэхлээр за мега чи дагаар орсон би за чи тэгвэл яа шүү за аль миний дайнд нэг хэдэн цэрэг өгөөрэй. Тэгээд нөгөө эргэжил 40 ширхэг хон 40 ширхэг адуу татвар матвар өгөөрэй гэж хэлчихэл яваад өгдөг. Тэгээ яваад өгсөн мега дахиад бослог гаргахлаар чинь одоо яах вэ?
одоо янз бүрийн шалтгаанууд бас байж тээ. Цэрэг холдоо явчихлаар хүмүүс яаж вэ? За тэгээд тэнд нэг даргач томлож үлдээж байгаа даргач янз янзын хүн бас таарна тийм үү? Ховдог шумхай нөхөр таарна, хүүхэд дуртайгаар байж бас мэднэ. Тэрнээс болоо зөрчил үүсч болно гэх мэт. Тэгээд энэ аймагуудын дунд гарч исэн зөрчлүүдийн бас нэлээд хэсэг нь болохоор зэрэг нөгөө боос байр суурь алдаад ихлэнгөө доороос жижиг нөхдүүд боос болчихсон сонирхол бас гарч ирээд тэгэхээр нөгөө боосын хажууд нэг даргач байгаад байна шүү дээ. Тэгээд тэрийг очиж гатгадаг, тэрнээсээ болж зөрчил үүсдэг юм маш их харагдсан байна. Тэр Баян Жахуу хоёр чинь бидэрт хайртайдаа дагаар орчиж байгаа юм биш. Келар дарагдсан учраас намайг боос болгочих магадгүй гэдэг. Дагаар орчиж байгаа юм шүү дээ. Тэгсэн чинь боос болгодгоо. Тэгэхээр зэрэг хөөс бас боос болгох юм бол юу гэдэг. Бослог гаргана гэдэг ингээд хусчиж байгаа улсууд багхгүй. Ер нь бол. Тэгээ хоёрдугаар шат бол харьцангуй их амархан. За. Яагаад харьцангуй их амархан гэж би яриад байгаа юм гэхэлэр эн чинь нөгөө Калка голын ирэг дээр задуулсан хүмүүс шүү дээ. Тийм учраас Монгол цэрэг орж ирэхэд бол эн чинь яг 1240-41 он гэж бичдэг боловч ер нь бол 39 онд эхэлсэн. Бас л өвөл болохоор орж байгаа. 39 онд эхлээд Переславлыг эзлээд тэндээсээ Черниговыг эзлээ. Черниговын Киевд очисон чинь энэ үед чинь нөгөө Киевийн би чамд 1235 онд нөгөө Галицийн Даниил Киевийг эзэлсэн юм аа. Тэр штацсан маа гэж яриадсэн шүү дээ. Тэгээ тэр нөхөр чинь Димитр гэдэг нэг жанжин дамлчаад өөрөө цугтаалах болсон. Нийслэлтэй. Тэгээ Киев чинь 5 билүү 6 хоног бүслэн байлдаад. Тэгэд Киев гэхдээ эн чинь 3 давхар хэрэмтэй. Одоо хоёулаа нөгөө Киевийн зургийг харах л да. Энэ бол яг хөтэ нөгөө хамгийн гадна талын хэрэм. Тэгээ энэний чинь дотор талд нь Ярославын хэрэм гэж байгаа. Тэгээ тэрний цааталт нь Дитинец гэдэг 3 давхар хэрэмтэй. Энд чинь бас одоо Оростой бол бас тийм амаргүй бэхлэгдсэн хот шүү дээ. Том хотод орох нь. Том хотод орно. Гэхдээ одоо хамгийн том хот нь юм чинь. Тэгэд энэ хотыг тэгэд жишээлбэл гайгүй цэрэг дотор нь суугаад тэгээ ван байсан бол бас тийм амархан эзлэхгүй байсан баг. Тэгсэн ван нь хаяа явцсан. Хаяа явахдаа бүр өөрийнхөө Галиц руу ч очиагүй бүр цаашаа зүгтаагаад нөгөө Унгарийн Бела унлаа зүгтаагаа явцсан. Яг бол мань хүн чинь Калка голын ирэг дээр хөнөөлсөн нөхөр штэ өөрөө шарах марх аваад. Өөр за одоо базар нөгөө эд чи ирж гэл алга болоод өгөхгүй. Тэр Димитр гэдэг нь бол овоо сүрхийн эсрэг үүсэж байлдсан билээ. Тэгээ Оросууд бол одоо түүхчт нь бичгтээ юу хийж байгаа маа. Димитрийг амар ундаг байлдаа. Тэгээс амар шарах марх болоод тэгээс яг бараг өөх гэж байгаад олцлогдоод тэгээ батхан хараад ийм мундаг одоо жанжин байна. Амийн өршөөгөө өршөөсөн гэж. Түүхэн дээр тийм байхгүй. Түүхэн дээр батхан чинь цаашаа явахдаа тэр Димитри чи буцаагаад Киевийн захирагчаар тавьчих. Яг үнэ хэрэг дээр бол тэр бол коллаборационист болж таарад байгаа да. Уруугч болж таарад байгаа. Тэрнээс зүгээр нэг нөхрийг тавьчихгүй үстэй тэр чи бослог гаргаад эзгүй чинь балаж тавина үстэй тий. Тэгэхээр зэрэг тэр нөхөр бол тэгэл яг ер нь бол талынхны дунд байдаг ойлголтоор байдаг л үзэгдэл шүү дээ. Зэвийг яаж Чингис хаан дэрэгдээ авлаа, Зүрхний Хадаг Баатарыг яаж дэрэгдээ авлаа. Яг тэрний шиг үзэгдэл байхгүй. Энэ Европын хувьд бол энэ чинь уралт байхгүй. Тэ буцаад тэр хотын нараар дамжлагч гэдэг чинь. Тэгэд энэ тулдаан дайнууд бол ер нь бол тэгээд 1200 Киевийг эзлээд тэр Галич гэдэг нь одоо энэ өмнөд Оросын вант улсууд дотор хамгийн хүчтэй юм уу да. Галич бол энэ вант улс гэдэг. Нөгөө ван зүгтээ авчихсан. Унгар руу зүгтцсэн. Тэгээд ирэхээр Галич нь ч нэг олигтой эсрэг үйлсэл үзүүлж барьсан юм байхгүй. Ер нь бол 40 онд бол энэ үлдсэн хэсгийг нь эзэлж гин гэдэг нь монголчуудад тэр Галич дээр нь очиод тэр нөгөө ван байхгүй юм чи яах вэ? Буугаад өгчөж байгаа. Буугаад өгчөнгүүд нөгөөдөл чинь сэргийн амрааж байгаа. 40 оны 100 намар
41 оны өвөл хүртэл бол сайхан энэ нутагт байж цэргээ амрааж байгаагүй. Цаашаа явах. Одоо нөгөө дайны 3 дугаар шат эхлэх гэдэг чинь Европын хэсэг. Одоо Оросын хэсэг чи 2 үе шаттэй яваад ингээд дуусчих байгаа л гэсэн үг л дээ. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхаалтаа байнга зууж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чазган болон анзны шүс уугаарай. Denk Farm. Энэ одоо газар зүйн товтлогоо маршрутыг харахаар өмнөхөө мэдээж бэхжүүлж газар нутгийнхаа юг хангаж байна. Дээр нь ингээд хойд Орос хүртлээ явсан гэхэр чинь газар нутагт хэлхийл ш нөгөө Кипчакуудын бол огт ор хамаагүй болчихлоо. Аль хэдийн таны хэлээд байгаа Европ үзэгдэн. Үгүй энд ч би чамд хэлсэн шүү дээ. Цэргийн хүчин буцах хэрэгтэй байсан юм аа. Тэрнээс биш бас мэдээж газар нутгийн юу байсан эсвэл эдийн засгийн сонирхол би үгүй байх гэж бодож байгаа. Яг бол эднес чинь дараа нь дайны дараа бүр 1242 онд нөгөө Ярослав чинь Батхаанд очиж мөргөөд тэгээ Батхан чамайг Оросын вангуудын ахмадаар нь томилчий гэдэг томилоо хийж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт биш дээ эн чинь юу хээр тал биш. Монголчуудын амьдардаг ер нь нутаг биш. Хоёрдугаарт биш дээ ер нь зүгээр Оросын вант улсуудаас жилд авдаг байсан татвар гэх юм бол за эн чинь нэг тонн 500 тэр гэсэн тооцоо мөнгө гэсэн тооцоо байдаг. Яах юм бэ чи? Хятадын Алтан ордны харьяа 3 мужи байгаа шүү дээ. 3 мужиас чи 4.5 тонн мөнгө авч жилд. Астрахань нутгаас тонн хасаг авч. Ганцхан хажид дарах нь. Энэ ард ангисын Италийн бомбтууд байгаа шүү дээ. Кафа, Судак гэдэг Салдай гэдэг. Тэр бомбтуудаас бараг тонн гарав. Узбек хааны үед бүр Узбек хаан өө яав 100 мянган мөнгөн зоос жилүүгдээ хангалттай дөө энэ гэд хэлж исэн юм баримтууд байдаг хөөхгүй. Тэгэхээр энэ бол нэг тийм яг мэдээж илүү мөнгө гэж байгаа хөө тий. Илүү мөнгө байхгүй юм чи. Тэгээд гэхдээ нөгөө талаас ийшээгээ тэгээл нэг захиргаа үүсгээл яваал тэгэл одоо ингээд ямар ч одоо ач холбогдол байхгүй хөөхгүй. Тийм учраас тэнд яг энэ тэнд даргач нар бол тавьсан юм би. Том одод. Владимирийн даргач Амарган гэж хүний нэр гардیں۔ Киевт мэдээж даргач байсан гэдэг ч юм уу. Тэгвэл тэд нар бол яг нөгөө татвар цагтаа явж гэнэ үгүй юу, яаж яэн гэдэг ийм юмнууд хийж байгаа л болохоос биш. Нэг тэгэл ер нь бол Чернышевский одоо энэ юун дээр YouTube дээр Саврамат гэсэн нэрээр түүх их ярьдаг нөхөргөө. Чернышевский бол тэгж авч хэлээ. Ер нь Оросын тариачны хувьд бол Монголын ноёрхлын жил хамгийн жаргалтай жилүүд байсан шүү дээ гэж. Татвар багассан. Нөгөө ноёдууд чинь ихэнх нь алгагдсан. Дарлаад хүн баггүй тий. Хөө тэгээд яг нэг юу нэг 10% байсан юм байна. Дарж хууль ёсны. Хууль ёсны гэж би жамд хэлсэн шүү дээ. Муу жилдээ 2%, сайн жилдээ 4% байсан юм аа гэж. Энэ 10% ярддаг улсууд бас бодмоор юм байна. Одоо эдийн засаг гонж байна. Тэгээд тийм юу байсан баггүй тэгэхээр. Тэгээд тэр Чернышевский бас жоохон дооглонгой хэлж илээ. Орос хэлний захалуусчи гэж үг өгдөө. Захалуусчи гэдэг бол одоо юу гэдгийг алс одоо бөглүү газар гэсэн үг л дээ. Захалуусчи гэдэг. Тэгээд тэрийг хэлээд байгаа. Та нар ойлгохгүй нь надад чинь зах улс гэсэн үг байхгүй юу гэж. За. Зах улс гэдэг үг нь захалуусчи буюу алс бөглүү газар. Оросын шүү дээ тий. Префер зах газар. Тий. Тэгэж тэр бол мань хүн бас жоохон яжилж хийж байгаа байх л да. Гэхдээ яг мэдээ чи Алтан орд гэдэг тэр том улс шүү дээ. Чамд ийм баян хотууд байна. Ийм гоё худалдааны замууд байна. Тэнд бол яг энэ бол үнэхээр л захалуусчил байсан үе л дээ. Нөгөө талаас нэг юм бас хэлэх хэрэгтэй. Мэдээж дайн бол дайн амар л юм болсон. Гэхдээ би юм хэлж штэ. За нэг хотуудын 10% гэж таасан байна гэж. Ер нь бол тий. Тэгэхээр нэг тийм юу гэдгийг бүр амар геноцидын хэмжээний юм болоогүй штэ. За эсэргүүцэл үзүүлсэн хотыг угаасаа
хүн үлдээхгүй устгадаг Монгол уламжлал, цэргийн уламжлал байна. Нөгөө талаас эн чинь Орос аюулгүй байдалд орчихж байгаа. Нөгөө нэг байн орж ирээд идэг хөвчээгүүд байхгүй. Яг Монгол хаан байна. Гэхдээ жидийн татвараа төлөхөд ивэл нөгөө чи ирэхгүй шүү дээ, тий. Нөгөө баруун талаас чинь яг энэ үед чинь одоо энэ одоогийн Латв, Литв, Эстони нутагт чинь нөгөө юу нэ одоо загалмайтнууд орж ирээ суудсан. Дрангнахостон гэл одоо юу нэ дорн зүгийг загалмайтны шишэндээ орвол загалмайтны 2 дай хийсэн баг шүү. Бид нар нөгөө Иерусалимийн л бицээр угаад яг болохоос шинэ хойдол болсон загалмайтны дайнуудыг бичдэг. Тэгсэн энэний дараа яасан гэсэн нөгөө загалмайт гэж за боли орсон чинь нөгөө амир монголууд нэрвэл яа боли гэдэг. Тэгээд баруун талаас аюулгүй болцсон баг. Эний бүр тодорхой чи би 1270 онд энэ юунууд одоо Мичносцыг гэхлээр одоо Сэлэмт баатрууд гэх юм, Сэлэм төлөгт баатрууд гэх юм уу да. Тэд нар Новгород руу дайрч ирсэн тийм тохиолдол гарсан. Тэгээд Новгородынхан сандраад Владимирт байгаа их хааны даргач амарганд илч илгээгээд одоо наан чи ингээд энэ германууд дайрж ирж байна. Цэрэг явуул туслаач. Тэгсэн чинь амарган чинь ганцхан жоохон цэргийн анги явуулаад зуутал атсан юм шиг л. Тэгээд нөгөө германууд хүрээд ирсэн чинь Новгородын цэрэг жагссан голд нь татарын мөрөө орой зогсож байгаа. Тэгээд татар Монголын элч хэлж байгаа байхгүй. Их хаан та нарт хэлж байна. Та нарын нэг хөлийн жижиг бүтлэн худалдаан цаад болоод болцгоо та нар гэж байна. Тэнгүүд нөгөө герман чи за их баярлаа. Тэ нөхрөсөг тэмцээн хийхээ боллоо бид нар явлаа гэдэг буцаа хөвчөж байгаа байхгүй. Яг гэвэл чи очиод оролдох юм бол араас нь нөгөө амир их цэрэг орж ирнэ штэ. Тэгээ германууд чинь Лигницийн дэргэд хядуулснаа санаж байгаа штэ. Тийм учраас бас нэг утгаараа бол Орос их гоё нөхцөл байдалд тэр үед орсон. Дараа нь яг орон зүгээс аюул буцаж бий болно л доо. Тэр нь яг хөглөр нөгөө Алтан ордон дампуураад тэгээд нөгөө хяналтаа хийж чадхаа болонгууд тэн дунд чинь нэг жижиг нь ойдууд гарч ирээд гэлс нэг Оросоос очиод нэг хэдэн цаас аваад яачи гэж. Энэ үеийн Оросод эртэд Игорь Данилевскийгоо тоолохдоо 22 халдлага болсон одоо татаруудын гэж. Орос Алтан ордын мэдлэлд орсон хойно. Тэр 22 халдлагыг 20 аюулынгийн Оросын мангууд урьж хийлгэсэн баг. Урьж. За одоо ингээ хоорондоо муудалсан шүү дээ. Хоорондоо муудалцахаараа одоо хоёулаа хоорондоо муудалсан. Тэгээ хоёулаа хоорондоо муудалсан гутаа хэн төрүүлж сарай хүртэл гүйж чадна. Тэгэл тэрэн төрүүлжчаал ага энэ нөхөр чинь ингээд энэ мигмарсуурын чинь намайг ингээд штэ гэж би алтан ушуу үргэл. Тэгэнгүүт нөгөө энэ одоо буруу зөв наадахтай сэрэг өгөөд явуулгаад. Тэгэл би баахан татар сэрэг дагуулж ирэж ямаг балбаж өгөх байхгүй. Энэ бүр яг тодорхой жишээ биш штэ. Одоо энэ хиний хүү Александр Невскийн хүү Андрей Городецкий Дмитрий Переяславский гэж хоёр нөхөр бас нэг вангийн ширхэг төлөв болоодсалтаад тэгээд нэг нь хэн дээр очиж Дмитрий Переяславский нь болохоор Мамайны дээр очиж Мамайны нөхөн нөлөө Мамайны очиж ингээд ага намаг ингээд тэгсэн нөгөөх нь болохоор хаан дээр нь очиод хаан нөөрхийн нөгөө Мамайн тоглоомын хаан баг шээ. Тэгээд Андрей тэнд очиод тэгээд зарим жил нь Андрегийн зүв болж цэрэг орж ирж хуниал зарим жил нь Дмитригийн зүв болж цэрэг орж ирж хуниал. Тэгэл нөгөө Монгол цэрэгч яах юм бэ те? Нэгдүгээр хааны зэрлэг байна. Хоёрдугаар чи бас нэг сайхан бэлэн жоохон дээрэмчих болцоо гараад ирэхээр чи явна штэ тэр чи тэгээд тэрийг бас түүхэн үнээр нь хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол бараг л ингээл 5 жил бол нэг удаа орж ирж дээрэмдэх байсан гэж Оросууд бичээд байгаа. Жүлгээд эзэлчээд харьяандаа оруулчаад татвараа төлөвлөчээд тий чи ягаад дээрэмдэд байгаа. Яг гэвэл отгоо мега 2 муудалцаад тэгээд би төрүүлж гүйжчээд энэ мега чи ингэдэж штэ. Гисгээгээд өгөөч гэж явуулаад байгаа. Ийм яатай л та. Би хоёлаа нэг
дайн байлдаан ойлоо нэг одоо юу гэдгийг 40 хүн алаад гэхээс энэ дээр байгаа буруу ойлголтууд нь юу юм? Юуг нь гуйлаад байгаа. Тэгээд бид нэр тэрийн юуг нь засах хэрэгтэй гэдгээ ярих хэрэгтэй байна. Зарим төгчд нь бол тэгээд тэгж ярих юм бол баруун хэсэг нь бол Монголын мэдлэлд ороогүй гэдэг. Бас тэгж бичиж байгаа. Тэр нь одоо энэ галич майлич гэдэг. За. Гэвь ороогүй байсан бол бурандаа ноён шууд галич дээр давхиччаад ой уунгурлууд анд явнаа зэрэг гаргах гэдэг юм. Тэгё гэж зэргийг гаргаад уунгурлууд яриад орчиж байгаа шүү дээ цуг. Тэгээд тэр чинь мэдлэлд нь орцсон байд гэсэн үг үстэй. Яг тэнд даргаж суухгүй байна. Тэ? Таны хэлээд байгаа эдийн засгийн сонирхол байхгүй ч гэсэн чинь тань яг саяны жишээн дээр цэргийн сонирхол байсан юм шүү. Бас нэг хэдэн цаашаа нэвтрээд бас нэг хэдэн зэргүүд аваа явахад тэн дээр хэрд ажиллагдсан юм Оросууд. Наашаага талын дайнд бол ерөөсөө Оросуудыг дайчлаагүй. Яг тэгвэл талын дайнд Орос шиг хэрэггүй юм байхгүй шүү дээ. Энд чинь хоёр морин зэрэг байлдаа шүү дээ. Энэ үеийн дараа болж байгаа дайнууд гэдэг чинь нөгөө хөлгөөтэй дандаа өөрсдөө Монгол дотроо дайн болж эхэлж шүү дээ. Чи хоёр Монголын цэрэг байлдаж хахад дунд нэг тэнцэн хитэн тэнийг Орос юу хийж явах юм бэ? Тийг хятад тусгач шүү дээ. Орос цэргийг хизээ хаанд ажилладаг байсан гэхлээр Унгар, Польш руу дайрж ороход. Яг тэгвэл тэнд нэг адилвтар цэргүүд байна шүү дээ. Тэгэхээр зэрэг Орос цэрэг чинь яг цэргийн хүч маягаар хэрглэж болж ийн гэсэн үг. Адилхан одоо юу гэдгийг явган цэрэг те адилхан уяг дуулахтай ийм хүмүүс байгаад байгаа учраас. Энэ талын дайнд үл ерөөс ашиглахгүй. Яг Оросуудаас юу бий? Бүр Юан улсын үе хүртэл одоо Оросуудаас шилдэг зэрэг татаж Бээжинд алба хаалгаж исэн. Тийм анги байсан ч гэдэг бүр. Тийм бүгдүүтэй анги байсан. Тий. Баян Чинсан чинь тэр Орос цэргийн ангийн захирагч байсан юм шүү дээ. Тэр нь түмт байсан юм шиг л бичигдээд байгаа. Яг түмт гэдэг нь 10,000 юм уу, арай цөөхөн ч юм мэдэхгүй. Оросын эрдэмтдийн заримынх нь бичиж байгаагаар бол бүр Бирмийн дайн хүртэл очиж оролцсон байгаа. Тэгээ Бирмийн дайн ч бас явган цэргийн дайн шүү дээ. Тийм болохоор тэгж явж орсон юмнууд би тэрний гэхдээ ихэнхдээ бол энэ Оросын цэргийн хүчийг бол нэг ашиглаагүй. Яг тэгвэл тэр нь тохиромжтой дайн байлдаа хэрэгтэй байна л да. Тэгэхээр зэрэг тийм тохиромжтой бүс нутагт бол нэг сүрхий дайн байлдан хийдэг шүү дээ. Сүүлдээ дотроо үнэлцэж яхад бол Оросуудаар яах вэ? Хоёр талаасаа морин зэргүүд байлдаж байгаа юм. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Яг орчин үеийн асуудлууд татхад Орос Украин дайн дээр Азиудыг ашиглаад байгаа нь ямар ч юм. Хойд Солонгосоос бүхч нэрээ бас байна тэнд. Монголч яг хөлсний зэргүүд Хойд Солонгос бол мэдээж юу нэ. Тэр чинь Хойд Солонгостой хэрэгтэй байх л та. Оросод ингээд тусалчихаар дараа нь Оросод буцаад туслах ёстой шүү дээ. Тэгээд Хойд Солонгос ч айгүй эвлэгүүдлийн баталгаатай болж байгаа юм биш үү юу? Тэр утгаар нь би харж байна. Яг энэ үед бол нэг юм би нэг хэсэг нөхдүүд бол энэ Монгол цэргийн бараг одоо энд дайрж орсон цэргийн бараг 40% нь юу байсан гэдэг. Оросууд биш бусад овг аймгийнхан. За одоо ингээд юу гэдгийг Малгар те ийм нөхдүүд байсан гэсэн. Булгар, Алан, Черкес гэдэг. Юу мэдээж тийм ангиуд бол байсан байх. Яг тэгвэл Сүбэдэ Баатар чинь энэ 37 он хүртэл бол энэ нутаг дээр юу 3 түм тамаа гэж байгуулсан гэж түүхэн бичсэн юм байна. За 3 түм гэдэг нь яг 30,000 ч гэсэн үг биш байх. Гэхдээ тэрний тодорхой хэсгүүд бол мэдээж энэ цэргүүдийг дагаж орж ирсэн байх ёстой. Унгарын их сурвалж дээр Карпатын нурууг давж орж иж байгаа цэргүүд Мордва, Оросууд хоёр байна шүү дээ. Монголыг нь олж харсангүй гэдэг бичээд байгаа. Тэгэхээр зэрэг Мордвачууд одоо нэг Монголыг дагаад Магшаа Эрзя гэдэг хоёр угагдсан гэсэн. Тэгэхээр тэр дагсан хэсэг нь бол энэ Оросын нутгаар ч гэсэн дайнд бол оролцсон байж таарна.
хятад инженерийн корпус явсан байж таарна. Тэр олон юу гэж авч байгаа. Хятад юм уу, хятан юм уу, зөрчид юм уу, инженерийн корпус бол тэр бол монгол хүмүүс биш байсан баг. Ийм мэдээж цэргийн бүц. Гэхдээ байлж байгаа армийн тал хүртэл нь өөр хүмүүс байсан гэдэгт бол би итгэхгүй. Тамаа гэдэг чинь легионер юм уу? Тамаа гэдэг чинь тухайн нутгийг харгалзан суугаа зэргийг хэлж байгаа шүү дээ. Хоёлаа тамачи гэд яриадсэн шүү дээ. Тийм байна. Тий. Тэр ихгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө тэр нутгийн хүмүүсээс нь тамаа бүрдүүлсэн гэдэг нь бол орон нутгийн цагдаагийн албыг л бий болгож ийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Дараа нь тэр тэндээс ч бол явна шүү дээ дайнд. Зүгээр л бодоход нэг Монголын цэрэг нэг 100 мянга одоо хоёул нөгөө Чингис хаан 95 мянганы ноён томилсон гэдгээс л эхлэе л да тий. Тэгээ 100 мянга дунджаар нэг 120 мянга байсан гэж бодоод тэгээд тэр цэргийн заа нэг 5-1 Ахмад өвөд гэж байгаа шүү дээ. Энэ дайнд явж байгаа. Тэгэхээр нэг 2 төм 3 төм орчим цэрэг Монгол цэрэг болж байгаа үз. За тэгээд тэрэн дээрээс нэг сайндал тэр нэг төм хагас цэрэг нэмэгдээл тэгэл ийшээ орсон болов уу гэж би бодож байгаа. Баримтлага. Уул нь бол одоо Европын түүхэнд байсан бол ингээд цэргийн жагсаалт нэртэй нөхөр мегмөр сүрэнд өнөөдөр 200 г талхаа олгоо гэсэн падаа мадантай байх хэрэгтэй шүү дээ. Манайх чинь тийм байх юм чи дандаа багцаагаар л ярьна шүү дээ. Ер нь Европын цэргүүдийн тий хоол хүнсний тэр юу тэгж нарийн бүртгэдэг юм уу? Тэгэж тийч мангасаа мөнгө авцсан шүү дээ. За Хоол хүнсийг нийлүүлнэ гээд. Тэгээд тэр авсан мөнгөө юун зарсан тайлан чинь бас байна шүү дээ. Гэхдээ бас энэ үед ч байхгүй тий. Ер нь бол 15 6 дугаар зуун урж ижил ийм тайлан падаанууд гарч ирнэ. Ялангуяа Наполеоны үед бол бүр адуун төгсөн оюусны хэмжээ бүгд бичээстэй байдаг юм л да. Байдаг л да. Тийм. Энэ үед бол өөрөөдөө бас өөрснөө өгөөч тоошно гэж яг Европч тийм байгаагүй. Энэ бол Европ энэ үед чинь кондотьерийн үед өнгөж эхэлж ирсэн үе. Хөлсний сэргийн үе. Тэр үед бол хөлсний сэрэгт бол тийм бүртгэгч хэрэггүй. Би чам дээр гүйжчихэд мегмөрсөр мантаа би 1000 зэрэг цуглуулж ирч чадна. Гэл тэгэнгүүт чи 1000 зэрэг үү? Яг 1000 биз? Заамаа 1000 зоос гэж өгч шээ. Тэгэнгүүт би тэр зоосоо аваад гүйжчихэд 1000 багийг цуглуулад тэгтээ 500 зараад 500-ыг нь харамлаад тэгэхээр надад тэнд тайлан баланс хөдлөд байх шаардлага байхгүй байхгүй. Сүүлд нь л эн чинь нөгөө байнгын арим руу орж ирэхээр тэр чи хөдлөгдөж байгаа. Монгол цэргийн хувьд бол мэдгүй юу бид нар угаасаа ч тэгж тийм юм хөдлөх байдгүй. Тэгтээ бас яг энэ чинь Монголын улс товчог бичиж гин гэдэг чинь бас тийм харьцангуй хөгжсөн уран зохиолын монгол хэлтэй болсон байна гэхээр юм бичдэг л байсан байх л та. Тэгээд үлдсэний нөрхий тэр л юм да. Та түрүү хэлэхдээ Оросын вангуудын хувьд, вант улсуудын хувьд зүүн талаас хипчакууд, хойноос европчууд энэ урдаасаа энэ жижиг үндэстнүүд бага ухсаатнуудын нөлөөнүүд байгаагүй байсан юм. Урдаасаа гэдэг нь одоо энэ чинь нөгөө юу половцын тал шүү дээ. За хипчакууд юм биш үү? Гэхдээ энд чинь нэг хар клобукууд гэж хар малгайтнууд гэдэг бас нэг нүүдэлчд бий, торкууд, берндей гэдэг нүүдэлчд. Тий, нөгөө хуучин түрэг ухсааныхны үлдэгдлүүд юм би. Ер нь бол энэ өмнөд Оросуудтай байлцсан гэхээс тэр Черный клобук гэдэг хар малгайтнуудтай байлцсан түүхэн арай илүү. Тэр хүчтэй нөхдөд байсан юм. Тэрний яг нүүдэлчд тэгээд байлдахад амаргүй. Нүүдэлч чинь бас тийм шүү дээ цутаагаад олдохгүй ч гэдэг юм уу. Эдгээр нөргөө хоттой сууж байгаа юм чинь. Тэгээд эсэргүүцэх чинь байхгүй дарга нь бултцсан. Тэгээд тийм нөхдөд байж байгаа юм чи. Тийм юмнууд бол бий. Тий. Нөгөө ахаа Кипчакыг дуртахад нөгөө Бачманы хөөсөн юм төр чинь ингээд байхгүй болчихж байгаа юм. Бачманы чинь хоёулаа юун дээр нь ярьсан санагдаж байна. Нөгөө Болгарын хэсэг дээр. Бачман чинь сүүлд нь ингээд ялгадж өсөргод одоо энэ ижил мөрний дээлт гээд энд нэг дээлт дээр нь гарч нуугдаад тэгээд мөнх чинь 200 онгоц хийж тэр араас нь очиж 200 онгоцоо
Үгүй нэг онгоцсон дээр 20 цэрэг байсан гэхээр нэг амарч том онгоц биш баг. За. Гэхдээ 20 хүн морьтойгоо орно гэдэг бол бас нэг тийм жижиг юм биш шүү дээ тий. Тэгээд одоо аршид эдний судар дээр л дэвэтсэн мэт шүү. 200 онгоцтойгоор очиж барьж авсан гэж. Тэгээ бачманыг барьж аваад бүжигтэй бүжиг гэсэн чинь эртэд зарим хүмүүс энэ химбэ энтер гэдэг нөгөө тулуун бас нэг хүү штэ. Сорхогтаны хатнаас төрөөгүй. Гэхдээ бүчиг бол бас мундаг жанжин байсан энэ дайнд явж их олон гавья байгуулсан цэргийн жанжин штэ. Тэр байтугай өгөөдөө хаан гүйг нөгөө нэг баттай хэрэлдчихэд буцаж ирж байгаа штэ энэ дайнд. Тэр эсхийг хоёул бас нэг яриаг юм байна. Өөр газар ярьсан да. Тэгэд буцаад ирэхэд нь өгөөдөө хаан донгодохдоо чиод нэг сайндаа ингэж байгаа юм. Чи сүбэдэ бүжиг хоёрын буйнаар Орос авчаагуудыг дагуулж чадчих гэж. Тэгээ бас болоогүй Яманы туурайч олж ирж чадаагүй юм байж гэж. Козилский хэлж байгаа. Яма Козилский. Зориод гэж зан тий. Зориод хүүгээ загинжээ шүү дээ чи. Тэгээ яг одоо яг өгөөдөө хааны хажууд сууж исэн биш учраас яг тэгж хэлсэн юм уу мэдэхгүй. Магадгүй нэрдэг хэлсэн байж болно. Эсвэл одоо нуус товчог бичиж байгаа хүн бүчигдэх талтай хүн байгаа. Ийм олон мундаг жанжид явж байхад ягаад чи мөнхийн буйнаар ингэчээ чи гэхгүй бүчиг гэдэг. Тэ? Тухайлан дурдаж. Тухайлан дурдаад байгаа. Энэ бүчиг чинь гэхдээ юу шүү? Манай анхны сэхэднүүдийн нэг шүү. За. Тэгээ энэ шихээ удаг бүчиг хоёр чинь. Ингээд дан хийгээд яваад байгаа мөртөө дараа нь мань чинь айхтар сүрхий ном бичиг сураад тэгээд эн чинь бас ямар албан тушаалч үлээ хашаад ер нь бол монголчуудын дундаас иргэний албан тушаал хашиж эхэлсэн цөөн монголчуудын нэг ихэнхдээ тэр бич гадных нар л хашуулдаг байсан шүү дээ. Нилээн гээгдсэн түүхтэй. Нилээн гээгдсэн түүхтэй би одоо энийг ярих гэхээр бүтэн дугаар хөрөхгүй учраас л орхио яваад байгаа. Манайх нэг цаг явдгийн нэг дутагдал тэр байна. Тийм байна. Нэг хоёр хүн ингээд айгүй сонин хүн ярих гэхээр ингээд цаг болж өгөхгүй. Яйлаа болохгүй л ингээл та 30 минутаар хоёр гээгцэн намтарч юм. 20 минут дараас иж. За ийм 3 хүн гээгц. За одоо энэ удаа үхрийн мөр гэдэг дугаар яа гэдэг шиг үү. Гэхдээ энийг хоёул ингэж ярьж нэгтэн дайн байдалтай гэхээс ямар учир шалтгаантай юм болоод гэсэн гэдгийг ярьж байгаагийн гол учир шалтгаан юу вэ гэхлээр айгүй их одоо олон зуун жилийн турш нөгөө түүхэнд орсууд ч бичигддэг. Ингээд л орс руу дайрсан байхгүй юу гэж бичсээр бол тий. Тэгэл Чингис хааны үеэс эхлэл эзэн Чингис хаан тэр орсыг л устдахын шивгай шүдэ зугаал тий. Тэгэл дараа нь бүр хаа байсан өгөөдөө хааны үед Батад цэрэг өгч явуулал Бат нь өө энэ орсууд хаа байна гэдэг ингээ яваад байгаа юм шиг юм бол үгүй байхгүй. Тийшээгээ явсан Кавчагуудын араас явхад энэ эвгүй гараа энийг хажууд үлдээж болохгүй. Энэ хөрөг ер нь номготох хэрэгтэй, устгах хэрэгтэй гэд хурж ирээд нөгөөдгөө буцахад тэгээ одоо буцагчин чинь за нэг тийм татвар төлөе шүү. Ингийн шүү гэд яваад гэж байгаа. Хоёр дахь нэг юм нь жишээл би чамд хэлсэн шүү дээ. Орсын хамгийн анхны хүн амын тоглог тэгэж явсан юм аа гэдэг. Тэгээ орсууд энэний дараа хизээ хүн амаа толсон гэж. Өөрснөө 1890 хэд онд үлээ. Тэр хүртэл дахин тоолоогүй шүү дээ. 500-600 жилийн дараа тоолсон. Тийм. Тэр чи яаж байгаа юм гэхэлэр төр өдөртөг туршлагатай нөхдүүд ирээд Оросыг зохион байгуулалтанд оруулж байгаа юм. Тэр нь яг мэдээж монголчууд биш л дээ. Манай албан зүтгэж байгаа арабууд, уйгурууд. Одоо Оросын түүхэнд тэр уйгуруудын уйгуржин үсгээр тэмдэглэж үлдээсэн баримтууд хүртэл байна. Тэр яг л захирах асуудал юм. Нөгөө нэг хэний Махмуд Ялваач гэдэг нэг худалдаач байсан шүү дээ. Тэрний хүү Масуд Бек чинь Батханыг дагаж нэг хэсэг явсан гэж Оросын санхүүгийн системийг босгосон хүн бол Масуд Бек. Бас энэ санхүү тийм бас хүн авчирсан биз дээ. Тийм, тэр чинь энэ бүх ингээд санхүү одоо ингээд эзэлчлээ шүү дээ. Дэлхийн банкны төлөөлөгч авчирсан. Улсын валютын сангийн төлөөлөгч ирээд тэгээд эзэлсэн байна. За одоо энийг ингэж янзлах хүн амын тоолго тэг инг тэгээд одоо тэр нэг эн чинь баг тэр үед 26 он товс болцсон байсан үе. Тэгэнгүүт нь тийм байдаг юм шиг. Тэр Ярослав тэр овоо гайгүй
үнж хүн багшгүй лээ тэрийг ахмадаар нь 50 одоо ядаргааштай 26 мангийн дотор дунд байгаа хэрэг янзлах гэж тийм. Тэгээд мегаг тавьчаа тэгээд дараа нь янз бүрийн бол хөөж мэгэж тэрийг янзлаач гэд ингээл явах нь хамаагүй дээр байхгүй. Тэгээд чиний хажууд сангийн валютын сангийн төлөөлөгч тавьчаад нөгөө валютын сангийн төлөөлөгч нь чамайг дууж авчираад за энийг казна гэдэг юм. За юу сан хөрөнгийг казна гэдэг юм. Тэгээ чи анхудаага сан хөрөнгийг казна гэдэг юм байна гэд тэмдэглэж авч байгаа байхгүй. Энэ санхүүтэй холбоотой өгнөж бүгд тийм араб перс үг байгаа нь нөгөө чиний хажууд суусан валютын сангийн төлөөлөгч чинь тэндээс ирсэн хүн л байхад байгаа. Эний чин казна гэдгийг энийг одоо юу гэдгийг ингээд казна гэдэг чинь казан гэдэг чинь тогоо гэсэн үг байхгүй. Тэгээ нэг тогонд бүх юм цуглуулад орхыг нь оруулаад гарахыг нь гаргана штэ. Тэгээд юу яж чинь гэх мэт. Тэгээд санхүүгийн үгнүүд нь бүгд тэр зүгээс ирээд цэргийн холбогдлолтой үгнүүд нь Монгол талаас ирж байгаа штэ. Караул тий садак гэл ингээл аргамак 17 дугаар зуун хүртэл хөнгөн морин цэргийг аргамакц гэдэг байсан штэ. Оросод гэх мэт. Ийм нөлөөнүүд орж байгаа байхгүй. Би ягаад энэ юм ярьсан гэхэлэр энд бэлдээд би зүгээр нэг санаанд хүнийг Оросын нэвтрүүлэг үзсэн чинь тэн дээр өстө нэг эрдэмтэн өстө цөм авж байна. Өөрөө Монголын дарал гэж байна. Монголын дарал гэж байсан бол бидний дунд юм бидний ингээ хоньгор нүттэй болчих нь яасан. Одоо ингээ газах хүч болчих нь яасан. 200 жил байсан бол бидний ингээ ген холдох ёстой шүү дээ. Холдохгүй гоцтой. Гэл Орос хэлэнд орсон нэгч монгол үг байхгүй гэж байгаа. Иймэрхүү улсууд ингэж нэг хүмүүсийн тархийг угаах байхгүй. Юу ярьж байгаа бэ? Язгууртнууд чинь 3-1 нь монгол багч. Хоёлаа энд нэгөр бүтэн дугаар хэлсэн. Санаж байгаа үстэй тий. Тэгээ чи тэр монгол үгнүүд өөрсдөө л мэдэхгүй байгаа болохоос биш. Таамаршны тамга дардаг газар тий. Дорог чиглэл дарга ирдэг зам гэд гих мэтэр ийм ярьлаг хүн. Зарлиг тийм. Дорог гэдэг чинь чиглэл даргачин суудаг чиглэл байхгүй. Тийм учраас эн чинь дорог гэдэг үг нь гарч эхэлж байгаа байхгүй. Тийм ч орос хэлний пут мүт гэж зөндөө үг шүү дээ. Тэг яг дорог байгаа юм. Хоёрдугаарт анхны Оросын яамдууд үүсэж штэ. Яамдуудыг үүсгэхэд приказ гэж үүсгэж байгаа. За. Приказаас гадна чиглэлд хариуцсан яамдууд ба штэ. Одоо юу гэдгийг Казань, Сибирь гэдэг тэдний чинь дандаа ордоо гэж нэрлэж байгаа. Ордоо гэдэг чинь. Дворец гэж. Ордон гэдэг үгээр. Одоо юу чиг үүрэг хариуцсан яамдууд ба штэ тий. Одоо юу гэдгийг одоо дотоод яам гэх юм уу, хөл зүйн яамч гэх юм уу, гадаад яам. Тий, гадаад яам гэдэг юм. Посольский приказ гэж тэр нь приказ гэдэг үгээр явдаг. Тушаал гэдэг үгээр явдаг. Нөгөөх нь бол ордон гэдэг үгээр явдаг байсан баг. Энэ чинь дахиад тэр уламжил явж байгаа. Тийм учраас тэгээд чинь нэгдмэл бас болчихж шээ. Цэцэн Ярославаас хойш нэгдэж чадахгүй улсыг нэгдгээ хийж байгаа. Тэгээд дараа нь эн чинь нөгөө Монголын татварыг цуглуулдаг хүмүүс нь Москвагийн бангууд болж хувираад тэгээ хаана мөнгөтэй энд чинь хүч чадал бий болоод тэгээд Москвыг тойрч энэ Орос орн чинь нэгдэх болцоог гарч байгаа байхгүй. Ийм түүхтэй юм тэгээд энэ ингээд нөгөө буруу зүрүү юунууд ялангуяа нөгөө манай түүхтэй холбоотой зүйлийг Оросын эрдэмтдүүд их судалдаг учраас энийг засч хэлж яахгүй бол өрөндийнх нь тэндээс бас их усүрэ тэгж аваад байгаа байхгүй. Тэгэл ерөнхийдөө тэгсэн юм байна. Оросыг амар болсон гэж байгаа шиг. Тэгээ амар юм болсон бол яг 4-6 сая хүн цаана байгаад байгаа. Чакуудын дан нэг ингэж дуусч байгаа юу? Хевчагийн дан ер нь нэг шат шүү. Болоогүй шүү дээ. Одоо 3 дугаар шат руу орох уу? 3 дугаар шат. Европ биш дээ. Нөгөө хевчакууд нь тийшээ зогтоод. Нөгөө хевчакууд тийшээ зогтсон Европ руу орно шүү дээ. Тэгвэл дараа сард 3 дугаар тэгээ нөгөө энэ Орос гэдэг ойлголтыг хоёр уучгаар хэцүү гэж байгаа тавилаа цувруулад явчихлаа. Европ гэдэг бол бас бие даасан том үзэгдэл.
Учираас Европыг бол тусна ярьсан дээр л дээ. За тэгвэл өнөөдөр нэвтрүүлгийг үүр өндөрлөө. Дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхаалтаа байнга зууж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чадран болон ансны шүс уугаарай. Denk Farm